Сайн байна уу GF хэмжиж байна. Шинэ жил удахгүй босгож байгаа тохиолдол өнөөдөр зарим тортыг гэртээ байгалийн бүтээгдэхүүн ашиглан маш хялбар аргаар яаж хийх вэ гэдгийг харуулъя гэж бодлоо. Та бүхэн одоо шинэ жил төхөөд хүүхдүүдтэй гоё гэлөө авахгүй явж байгаа бах. Гэхдээ ерөнхийдөө гэртээ өөрсдөө зөвхөн жимсээр ямар нэгэн юм хийж идэх юм бол тэр нь витамин ихтэй, минерал ихтэй, хүүхдийнхээ одоо өсөлтөнд эрүүл мэндэд маш их хэрэгтэй зүйлүүдтэй болохоор тийм хийж харуулъя гэж бодлоо. Бүгдээрнгийнх нь хамгийн гол орц нь одоо бидний хийж байгаа тортны кекс нь Ovios, зөвхөн Ovios-ыг цэвэр Ovios ямар ч хэлсэн ч хэрэг байхгүй. Ovios-ыг ашиглан baking powder гэж яддаг. Энэ унтагт өсвөрч унтагтай өндөг. Тэгээд газрын самрын тос ямар ч хэлсэн ч хэрэг байхгүй, нэмэлт хэлсэн ч хэрэггүй цэвэр байгалийн тосыг ашиглан бүгдээрээ кексээ хийн. Кексээ хийснийхээ дараа дээдийнх нь давхаргуугаа болохоор миний өмнө хийжсэн органик зайрмаг гэж хийжсэн тэрнтэй адилхан бананыг хөлдөөсөн байгаа. Одоо хөлдөөсөн банан маань ийм харагдаж байна. Өчтөр шөнө хийгээд хоноосон хатуу байна. Энийг ашиглаад тэгээд хийн мэдээж банан юм шар байх тусмаа чихэрлэг болохоор үнэхээр л гоё амттай чихэртэй бас болж чадна. Яг тэгэхээр бид нар ямар ч хэлсэн чихэр нэмэлт ашиглахгүй байгаа болохоор. Тэгээд дахиад тэрнийхээ дээдлийнх нь давхаргууг нь болохоор манго гэдэг жимсийг бас мөн адил ингээ хөлдөөсөн байгаа. Энийг ашиглаад хоёр давхаргуутай тэгээд кекстэй торт бүгдээрээ хийцгээе. За одоо хамгийн түрүүнд юу хийх вэ гэхээр бид нар одоо кексээ хийхин тулд Ovios-о нунтаглах ёстой. Бид нарт нийтдээ 75 г Ovios хэрэгтэй. Ovios нь тэгээд том хавтгай байдаг болохоор бусад нунтагтайгаа нийлүүлээд энэ блендерт хийгээд холонгоо сайн нунтаг гурил болгож хувиргана. Тэгээд одоо baking powder-аас хагас сайн халбыг хийн. Тэгээд одоо какао нунтаг нь бас цэвэр какао байх тусмаа сайн эсэн ч хэрэггүйгээр тэрнээс нэг цайны албаг. За одоо бүгд энийг хольж нунтаглая. За ингээд нунтаг маань бэлэн болсон байна. Одоо нэг өндөгний цагааныг хийгээд газрын самрын тусноос хоёр албыг одоо ингээд сайн нухна. За ингээд ерөнхийдөө маш хатуу юм барилгын шавар шиг зуурмаг үүсэж байна. Одоо баг зэрэг айгүй баг хэмжээний ус хийн. За ингээд зуурмаг маань бэлэн боллоо. Үнэхээр та бүхэн харж байгаа бас нэлээд өтгөн талдаа ингээд бэлэн. Одоо үүнийг тавган дээр хавтгай тавган дээр тараагаад жиг тараагаад
За ингээд жил тараагаад одоо тортны маань кекс бараг бэлэн боллоо. Одоо энийг пэйжэндээ 1 минут 30 секунд халаа. So одоо ингээд бэлэн боллоо. За та бүхэн харж байгаа ба. Ерөнхийдөө жоохон хөөгөөд тэгээд яг кексний юм хэлбэрт орсон байна. Одоо бүгдээрээ энийг дараагийн давхар руугаа орохоос өмнө энийг эхлээд гэрийн температур, тасалгааны температурт хөргөх ёстой. Тэгэхээр би энийг гадаа юм уу цонхны давцсан дээр тавьж эхлээд хөргөчөөд тэгээд дээрэс нь нөгөө нэг займагын тортныхоо кремийг дээр нь хийж эхэлнэ. Тэгэхгүй бол одоо дээр нь хийх юм бол хайлна. Тэгэхээр хөргөх хэрэгтэй. За ингээд кекс маань гадаа хөрж явах хооронд бүгдээрээ эхнийхээ давхаргаа юу гэсэн хийгээд эхлэе. Эхнийхээ давхаргыг би хийхдээ хөлдөөсөн бананыг хөндлөөсөн бөөрөлцгөнтэй хамт ингээд жоохон улаан өнгөтэй тийм давхар үүсгэх гэж бодлоо. Тэгэхээр юуны өмнө бүгдээрээ банана миксер рүү хийн. Ерөнхийдөө банана тас хөлдөөсөн бол нэг миксерт хийхээс нэг 3 минутын өмнө гаргаж ирж жоохон хэсгээвэл зүгээр. За ингээд эхний давхарга маань бэлэн боллоо. Та бүхэн харж байгаа. Ерөнхийдөө энэ яг маружин шиг нэлээд өртгөндөө улаан өнгөтэй займаг маань бэлэн боллоо. За ингээд кекс маань хөрөөд яг өрөөний тасалгааны температур дээр орсон байна. Одоо бүгдээрээ үүнийг эхнийхээ давхаргыг хийн. Надад ийм цагирган төмөр байгаа. Цагирган төмөр. Тэгээ одоо бүгдээрээ эхлээд эхнийхээ давхаргаа хийн. Хэрвээ ийм хүн байхгүй тохиолдолд бас зүгээр жирийн ийм саунд ч юм уу ийм ховонцор саунд ингээд хийхэд бас ялгаагүй болно. За ингээд эхнийхэн давхарга яг ингээд бэлэн боллоо. Одоо үүнийг энэ одоо удаан байлгах юм бол буцаад хайлах болохоор үүнийг хөлдөөгчөндөө хийгээд 5-аас 10 минут буцаагаад хөлдөөж барьцалдуулна. За ингээд дараагийн давхарга маань энэ хөлдөөсөн мангогоор хамгийн дээдлийнх нь талсан давхрыг хий. За ингээд хөргөчнөөс эхнийхээ давхарыг гаргаад ирлээ. Одоо дээдл нь ингээд жоохон хатуураад яг дээдлийн дахиад дараагийнх нь давхарыг хийхэд бэлэн боллоо. За ингээд дараагийнх нь давхарг нь ингээд бэлэн боллоо. Одоо бүгдээрээ энийг хөргөчнөдөө дахиад 5-аас 10 минут хийхэд бүтнээрээ ингээд би жоохон хөлдөөд зүсэж идэхэд амархан болно гэсэн үг. Хөлдөөчөнд 10 минут байлгасны үр дүн энэ байна. Одоо ерөнхийдөө энэ болохоор яг хэрчгэд бэлэн хидэрхий мөсдөж хөлдөөгүй зүсгэд бэлэн байгаа гэсэн үг. Хэрвээ хоног хөлдөөчөндөө хонуулах юм уу эсвэл удаан байлгах юм бол яг хэрчгээс өмнө 5 минут жирийн өрөөний температур дээр байж жоохон гисгээж байгаа зөөлөн босгоор нь хэрчнэ. Одоо бүгдээрээ энэ төмрөө авчаад тэгээ харъя.
За та бүхэн харж байгаах би ингээд нэг зүсмийн ингээд зүсээд авлаа. Ямар болсон анзаарэгдэж байгаа байх. Энийг хийх дахиад энийг яагаад хийх болсон гэдгээ дахиад автаад хэлэхэд би одоо жирийн кейкс, жирийн бэлуу хийхэд хүмүүс маш их өндөр хэмжээний эсэн чихэр, масл агуулж, гурил, цагаан гурил агуулж ийдэг. Тэр нь мэдээж биеинд бол тийм сайн зүйл биш. Тэрний оронд зөвхөн байглаас одоо ингээд овёсыг ингээд нунтаглаад какаотой холиод, өндөртэй холиод, өсгөгчтэй нийлүүлээд кексээ хийгээд тэгээд дээр нь зөвхөн одоо усыг банантай холиод ингээд займаг болгоод нийтдээ юм заримын тоортог хийлээ. Тэгээ овёсны гол онцлог нь бол 100 г-да 60 г нүүрс устай 60 г нүүрс усныхын зөвхөн 0.5 г нэлсэн чихэр, үүнээс гадна 13 г уурегтай, 7 г тостой, 7 г-ийн 6.7 бараг бүх тос нь ханаагүй биеинд маш сайн тостой. Үүнээс гадна бас овёс нь 10 г биеийн шингэдэггүй тийм нүүрс ус агуулсан байдаг. Тэр нь болохоор биеийн шингэдэггүй ходоодыг цэвэрлэдэг үйл ажиллагаатай. Үүнээс гадна бета-глюкан гэдэг холестерин багасгадаг тийм зүйл бас овёс байдаг. Тэгээд витамин B1, 2, 3, 5, 6, Е витамин, тэгээд үүнээс гадна магнез, кальц, калий, фосфор энэ бүх зүйл овёс байдаг. Тэгээд банан болохоор бас зөвхөн банан их чинь магнез ихтэй, калий ихтэй, хүний биеийн организмд маш хэрэгтэй витамин, минералууд бол зөвхөн энэ агуулгдсан байгаа. Жохон хүүхдүүд энийг идэхээр болохоор гой маруучин одоо гой зайрмаг, гой торт идэж байгаа гэж ойлгох боловч эцэг эхчүүдийн талаас юм уу одоо миний талаас харлаад бол энэ бол цэвэр витамин, минерал маш их ихтэй. Яг ингээд өсвөр үедээ хүмүүс хэрэг болох витамин, тижэл бүх юм энэ дотор ингээд агуулгдсан байгаа. Тэгэхээр та бүхнийг энийг бас хийж үзээрэй гэж хүсмээр байна.